Нано өвдөгний наалт. Өвдөгний наалт буюу өвчин амдаах наалт маань хятадын уламжлалт ангаах ухаанд суурилсан бүтээгдэхүүн байгаа. За өвчин амдаах наалтыг зөвхөн өвдөг төдийгүй биеийн аль хэсгийн өвдөлт амдаах зорилгоор хэрэглэж болно. За түүнд юу арах вэ гэхээр одоо ямар нэгэн үений өвдөлт, тохой, өвдөг, за хуян хөөрөх, нурууны өвдөлт гэх мэтчлэн тусгай хэсэг газрын өвдөлтөн дээр нааж хэрэглэхэд үр дүнгээ маш хурдан хугацаанд өгнө. За өвдөгний наалтыг наахад юунд анхаарах вэ гэхээр дотроо найрлага нь улаан шинжээний найрлагатай учраас яг наасны дараа жоохон халуун оргих буюу сэнгэнэх мэдрэмж төрдөг. Тэрийг нь болохоор хүмүүс одоо харшилж ин ч юм уу таарахгүй байна гэдээ авах тохиолдол их байдаг. Яг энэ үе дээр нь наалтаа салгаж авалгүйгээр өвдөлтийг намтдал ерөнхийдөө хэрэглэнэ. За наалтыг 8-аас 12 цагийн хугацаатай наам. Тэгээд халуун оргих буюу сэнгэнэх мэдрэмж төрж байгаа үед бол наалтыг авахгүйгээр нааж хэрэглэнэ гэсэн үг. За наалтыг дахин хэрэглэхдээ эхний наасан наалтыг авсныхаа дараа арсыг цэвэрлэнэ. Арсыг цэвэрлээд хураа болсныхаа дараа дахин хоёр дахь наалтыг хэрэглэнэ. За зөвхөн өвдсөн үед төдийгүй ер нь ингээд байнгын хэрэглэх юм бол эмчилгээний зорилттой гэдгээрээ давуу талтай байгаа.